Самицхан үзэгчтэй, найруулагчдаараа нэвтрүүлгийн маань энэ дугаар эхлэх бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Хүүгээ продакшны захирал, найруулагч Бацараг хэмээх найруулагч ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За. Таны одоо саяхан Пүдэ гээд хүүхдийн кино нээлттэй хэлээ те. Таныг ингээ харж байхад нэлээ ажил ихтэй, аврам бүтээлийн их ол замхтай явж байгаа шиг байна. Энэ талаар та. За. Сошиал дээр янз бүрийн сайхан подкастууд залуучууд аяг хийдэг болцсон. Тэгээд эдгээр дунд найруулагчтай яриа гээд дандаа манай ах нар эдгээр орж исэн. Айтаа нэвтрүүлэг гардаг болсныг ер нь яс хийдэг дугаар утсан. Тэгээд өнөөдөр бүр дурлан бас зорж ирдэг нь надад аюу гой санагдсан. Тэгээд би ч өөрөө ер нь бол камерыг харж байдаг хүн. Төдийлөн бас нөгөө ахтар ярилцлагад нарт ороод байдаггүй. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлэгт орсон аюу тийм гой олзуурах юмштай санагдсан. Тэгэхээр нөгөө найруулагч үний зовлон жаргалыг мэддэг тий. Тэгээд яг одоо өөрөө бас мэргэжлийн найруулагч ийм хүн өдөртөж хөтлөн явуулдаг подкаст учраас бас гоё ярилцлага гарах болов гэдэг. Тэгээд олзуурч ирсэн тийм. Тэ ирсэн чинь их баярлалаа. Би бас яг таныг бодоод Бацаргийн найруулагч нэг орууландаа гэж бодчихсон. Тэгээд нэг хоёулагийн тохироо ингэж сайхан таарлаа да. Харин тийм. Аюу гойсон. Тэгээд яг нэвтрүүлгээ яхаа нөгөө түмэн олно хөндлөөд гэдэг шиг ийм ер нь жоохон бихтэй юм яриагаар ярих уу эсвэл зүгээр борог чөлөөтэй өөрсдөө ярих юм тийм бас өөрөөс ч асууж байгаа. Хоёулаа сайхан алтан донд жаал ярив. За тэгэхээр тэгвэл бас зүгээр ах тийм хүмүүс төрхөд тийм. Яа. Пүдгийн талаар хоёулаа эцэнд очихын ярьчих. Яг тухлаад ирвэл барагдахгүй ярих юмтай юм кино болж өндөрлж юм. Одоо тэгээд энэ болохоор 2021 онд Монгол Улсын Хүүхэлдэйн театр кино юм гэдэг. За. Тэгээ Хүүхэлдэйн театр кино юм гэхээр одоо ямар юм болж таарах юм бол гэдэг. Гайхаад. Ингээ явжсэн. Тэгсэн кино шалгаруулалтын уралдаан зарлаад. Би орж амжихгүй явуулсан. Тэгсэн та нэг орохгүй мó Хүүхэлдэйн театраас хэд хэдэн залуучууд. Тэнгүүд нь би ер нь шалгаруулалтын сүүлийн өдөр байсан баг. 6 оц тритмент бичээд. Тэгээ ийм юм байж болох уу гэдэг. Хүүхэлдэйн театрч аягүй өөр арчлалтай газар. Бүх ажилчид нь 30-аад хүн ингэ сууж байгаа шалгаруулалтаа авч ирсэн. Тэгээд гоё дэлгэцэн дэлгэцсэн. Тэр 2 давхрын боёнд би нэг 6 оц тритмент талцуулж явсан. Тэгээжсэн чинь төрийн юм чинь бас нарийн байд юм байна. Анхлын мэйл ирэхгүй юу? Танх ингэ шалгарах магадaltaй 3 зохиолын нэг ингэ шалгарчлаа. Гэтэл шалгараагүй юу сүрхий мэйл зэлэрүүл ингэ бодож байсан чинь харин сүүлд нь дахиад нэг сарын дараа дахиж мэйл ирээд за таны зохиолоор кино хийхээр боллоо гэдэг. Тэгээд одоо тухайн төслийн эцэг их хоёр нэг юм уу да. Тухайн Хүүхэлдэйн театрын захирал Отгон Жимиг дараа маань маркетингийн албанд Отгон Баяр дүү маань тэр хоёр маань битгээрийг хүлээж авч наваа хүлээж авч уулзаад тэр ингээ кино хийхээр болсон. За тэгээд та бас найруулж таарах нэ. Тэгэхээр өөрөө бичсэн зохиолыг өөрөө найруулвал илүү давуу тал болно. Ингэж санал тавигдал тэгээд 2021 оны 2 сараас эхлэв ерөөхдөө ажил маань эхэлсэн дээ. Яг энэ дээр асуугаад таны одоо та 6 хуудас скрипт очлоо гэж байна. Яг энэ Пүдийн зохиол таны тархинд хэр удаа явж байгаа тэр хугацаанд 6 хуудсанд бууж тэгж одоо ингэж үрдэн үзэж байна. Нэг ийм юм болсон. Тэр нөгөө өдөрдмжин дээр нь болохоор за гол дүрэн сарлагын тугал байна. За. Эсрэг дүрэн илжиг байна. За хоёрдугаар шугамын үйл явдал дээр болохоор 100 жилийн өмнө болж исэн хувьсгалын тийм ритмик харуулсан үйл явдалтай байвал зохино гэдэг. Өдөрдмжин байсан баха. Тэгээд тэрэн дээр үндэслээд ерөнхийдөө зохиол бичигдсэн. Тэгээд миний хувьд бол яг өвгдийнхөө юмыг харах аягүй дуртай. Ер нь бол үзэх, тэндээс суралцах. Ер нь тэнд бүх юм байдаг гэж ойлгодог тийм.
Улаан нарцэг гэдэг Дандин гэж юм кино шүү дээ. Нэг оператор ажилласан. Тэр кинон дээр ингээд зах хязгаарт хувьсгалын яг тэр өөр нөлөө очиж амжааг нэг буйдхан газар тий хоёр нийгмийн шилжилтийн үйл явдал дээр нэг шаардсан улаантны зэрэг хурж ирээд тий тэгээ ертөнц ингэж өөрчлөгдсөн юм болж байгааг нэг хэлдэг шүү дээ тий тэр ситуац нь аюу гоё надад санагдаад гэх юм одоо санагддаг байсан гэх юм. Тэгээд ерөнхийдөө шууд аваад экранизацлсан гэж хэлэхэд бол хэцүү. Зүгээр тэндээс сэтэл авсан. Сэтэл аваад тэгээд бүгд кино зохиол бичигдсэн. Тэгээд ер нь бол зохиол бол тэр яг одоо энэ кинонд гарч байгаа ерөнхий үйл явдлыг бол би нэг орой суугаад яг тэр зугаа хоц тритмент маань гарсан. Тэгээд тэр нөгөө танилцуулагдаад батлагдсанаас хойш нөгөө кино зохиол хөгжүүлэлт дээр бол хүүхдийн юм чинь маш их нарийн байдаг юм аа. Ийм үг орж болохгүй. Одоо жишээлбэл эргүү гэдэг үг орж болохгүй. Яагаад тэр эргүү гэж өвчин байдаг. Тэ мал эргүүт чинь хүнд бас байд юм уу. Тэг гэдэг чинь ингээд айгүй хатуу зэмзүүрэнд 14 яг тийм хүний гэж юугаар одоо зөвлөх хийсэн илүү тэр хяналтан дор энэ зохиол маань бичигдээд ингээд кино болохоор болоод тэг ажилдаа ингээд орсон. Зохиолын юм баг. Puppet тэгээд Монголд авахдаг Азтай хоёр тэгээд чинь. Puppet movie гэж байгаа шүү дээ. Яа тэгвэл яг монголоор Puppet гэдэг чинь бол ерөнхийдөө хүүхэлдэд гэсэн үг. Тэгээд яг хүүхэлдэд кино гिचж яг монголоор хэлж болохгүй байгаа гэхээр Puppet movie гэхээр хүүхэлдэд дотроо тэр чинь ингээд аюу мундаг механизм хийж байгаа шүү дээ. Найнавчдаг, аман ангалцдаг, тэг хөмсгөн дээш доош сүүл нь ингэж тэр жүжигчин тоглож байгаа тэр киноны төрлийг Puppet movie гэж. Тэгээд тэр хүүхэлдэд дотроо аюу ондоо сая өөрөө ч асуусан юм талах шиг Muppet гэж тэрийг Muppet гэдэг юм аа. Тэгээд гих мэтлэнгээр энэ төрөл бол кино урлагт бас өөрийн гэсэн сонирхогчтой тодорхой хүрээлэлтэй юм төрөл юм байна. Тэгээд яг энэ Puppet төрлөөр хийгдсэн кино нэг ерөөсөө кино урлын түүхэнд 30 атхан бүрийн хэмжээний кино гэдэг. Тэр аюу хавар ер нь бол одоо мазалаа гэдэг шиг тийм хаварцсан төрөл юм байл л дээ. Тэгээд 1998 онд Тайван улсад ямар принцип бид англи нэрээр авсан санахгүй. Тийм бүрийн хэмжээний кино хийсэн. Тэр нь бол бүрийн хэмжээ гэж сүлдээ ингээд олон ангид болоод задраад явсан. Нэгэн амжилттай явсан кино тийм. Тэгээ Азиас яг бидаас бүрийн хэмжээний кино болсон бол одоо энэ пүд сайхан. Тийм. Ийм учиртай. Тийм байх. Маш их давуу талтай байгаа юм байна л да. График мэдээж маш их хосолж байгаа тийм. Тэгэхээр энэ тал дээр одоо таны бас өөрийгөө нэг өөр төвшөнд өөр жанрлаа бас оруулж ингэж ажиллах юм. Ажлын туршлага болов энэ ямар хөө вэ? Ажиллагаан дээр тийм. За одоогийн байдлаар яг зөв миний л мэдхийн яг кинон дээр хамгийн чухал зүйл болох перспектив гэж нэг зүйл үүдэг шүү дээ. Энэ алслалт бодтой яг трак хөдөлгөөнүүд дээр хамгийн мундаг ажилтдаг график ч юм бол одоо манай тас واخгүй одоо бид гэж ойлгодог, үнэлдэг, тэгдэг гэж нөхөрлөдөг тийм. Тэгээд яг компьютер графикээр сайн мундаг залуучууд би үнэхээр гялгар чамаа хийгээл тавьчихна. Гэхдээ тэрийг яг юм кино онцгойтой болгож хийдэг хүн бол ер нь л одоо манай тасаг гэж би ойлгодог. Тэгээд тасагтаа уулзаад энэ кинон дээр манай тасагч өөр хэмт үн хөлсний сонсноо гэж хэлсэн. Үн цэнийг ойлгонгуудаа надад би л хийх юм байна. Тэр хооронд юусэн ийм ирчүүчийн яриа урамсгалч үнэ тийм юусэн тийм. Энэ кинонд ажилласан юусэн ширхэг тэр өвсийн тариа зогсож исэн үнээс хавлаад бүгд энэ киноны үн цэнийг ойлгосон үндсэн дээр л энэ удаан хугацаанд зурлаад ингэ дуусгаж байгаа юм. Тэр би тасагтаа бол тусгаалan баяр өргөнөөр жил 8 сар бит 2 яг нэг өрөөнд хам суусан. Тэгээд сайн нэг гоё асуулт асуулаа шүү. Яг компьютер графикийн яг оролцсон юу өөрчлөж хэрэг. Одоо жишээлхэд яг манай пүдэ тоддоо хоёрын тэр нэг юм тал хэрийн бүсд байгаа ийм үйл байгаа. За тэр үүлийг бит хоёр олж авахгүй 2 сар болсон байна. Жишээ энэ зүгээр л жижиг жишээ. Яг тэгэхээр энэ Google дээр одоо нийт нэг концепц зүгээр айгүй эвгүй. Яг тэгэхээр
байгалыг дуурайлгаад хийсэн. Яг байгаль юм уу гэхээр байгаль биш. Гэхдээ яг рилний байгаль шиг. Тэгээд тэрэн дээр гараар хийсэн амтд одоо яг ориг адуу мал тоглох юм шүү дээ. Гараар хийсэн амтд. Тэнгүүд энэ дээр тэнгэр нь ямар байх юм? Үүл нь ямар байх юм гэдгээс хаваад тэр концепцийг нийлүүлж бодхоос ахуулаад нийлүүлж дүрсэлж ингэж харуулна гэдэг. Одоо би ингэж өөрчлөж ярьчихад нөгөө фантазм зөвлөс гэдэг шүү дээ. Тийм болцгоо гэдэг. Яг дүрслэхээр ямар байх вэ гэдгээс хаваад асуудлууд үүсч эхэлж шал хоёр өөр контент. Шал өөр. Тэнгүүдээ тэр нөгөө үүлийг гингүүд үүрээр би харж амарчаад тэр усан дорж амарчаад ирээ гэртээ очиж нэг жоо уудсан чинь зүудлэхгүй юу? Автикоо гүйж ороод нөгөө хөвөн айгүй их хөдөлтөж аваадаа төмөр уцаар ороод байгаа ингээд өлгцэн чинь яг тэр тал хэрэн бүс дээр үүл нь яг болчлоо гэж зүудлээ. Сэрэнгүүдэд тасгруу зарласан чинь манай хүүхдийн театр дээр хоол ундаа тавьсан тий. Их нэртэйгээ видео колл хийгээд ингээд сууж байгаа шүү дээ. Тэр чинь 4-5 цаг гэдэг. Манай нэг юм санаа боллоо хүрээд тэгэл хурж хөвөн гэдгийгсэн. Интернет руу орж аваад яг нөгөө хөнгөний аргачлалын моделийг фокусыг алдуулаад өнгийн яг тэр нөгөө тал хэрэг бүстэй зохицуулаад таваад яг за ингэ олчлоо гэдэг чинь эндээс хавлаад юм аюу юм тийм креатив ажлаа бүтээл сэтгэл дээрээс нэг халуун сэтгэл шаардсан юм. Багсал болж авах зүүн савнгийн нэмэлт орж ирсэн. Тэгээд нөгөө тасгтаа бол одоо өст баярлаад бааш үү. Юу нэг кинонд бүх хүмүүстэй яг тийм цааш ярих баг. Ер нь юу танд одоо хүүхдтэй кино гэхээр таны хувь уран бүтээлч одоо үзэл бодлого шүү дээ. Тэ ер нь одоо ингээд өөрийгөө чиглэлээ хардсан ч юм уу. Ер нь тэрнтэй чи хэр нийцсэн. Өөрийгөө сорж орсон юм уу эсвэл чадна гэж орсон юм уу? Жохоо бэргээ байв уу? Ер нь бол бэргэн гэж байхгүй шүү дээ. Кино биш шүү дээ. Аристон хийдэггүй би тэгж ойлгодог шүү дээ. Киног ир зөрөхдөг гэдэг байхгүй. Би бол тэгж ойлгодог. Аристон зөндөө усууд яриа л яваад тэг. 5 жилийн өмнө маань ингээ хаалцсан тийм яаж 5 жилийн дараа дахиад маань нөгөө хаалцсан. Тэгээд болоогүй. Киног ир зөрөхтэй усууд ир зөргө өөрөөр хэлж байгаа юм шүү. Гагцгүй ир зөргөөр хийдэг гэж ойлгодог. Хоёрдугаарт нь бол яа энэ киноны саягүй бас чухал асуулт. Пүдө киноны төрөл нь болохоор энэ хүүхэлдэйн кино биш шүү дээ. Хүүхэлдээ тоглосон сайхны кино тийм. Хүүхэлдэйн дөрөв тоглосон бүрийн хэмжээний сайхны кино тийм гэж ойлгож байна. Тэгэхээр энэ төрлийг ойлгох, энийг тайлбарлаж таниулах бол асар их зүйл хийх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо миний мэдлээс гараа явцсан. Одоо тийм хүлээлгээд өгсөн тийм ингэ явж байгаа. Тэгээ хүн чинь тэгээд нэгэн бүтээл ингээд дуус одоо таны яг сайн зорж байгаа юм чи угаас хүмүүст ингээд хүрлээ л дээ. Ингээд хүмүүс сонирхох байх, судлах байх гэдэг шиг ингээд нэгэн л ингээд сайхан бүтээл болчихж байгаа учраас би гол нэг тэр имийг сайн яах гэдэг. Одоо та чинь урдан дандаа жүжигчтэй ажиллаад одоо жүжигчний дүрийн шоу ч юм уу тийм ингээд жүжигчний өсөлтөд явна. Яг нь хүүхэлдэд тоглуулсан он сайхны кинон дээр гэхээр энэ хоёрын жоохон ялгаа. Эндээс харсан таны туршлагыг би бас сонсгоод. Эхэндээ бол яг зүгээр нэг жоохон дэлгэрэнгүй ярьж болдог л тий. Гэхдээ хүртэл ярихгүй. Анхны бид нөгөө туршилтын зураг авахгүй талцсан хөрвшөө буулгаад. Тэгээ манай дөрүүд манай ах 90 дороо юутайс тагтаас. Тэгээд нэг хүүхэлдэгч 3-5 хөдөлгөөн. 3-5 хөдөлгөөн. Тэгээд анхны туршилтын зураг аваад цоолж үзчихээд би маш их сэтгэл байсан байхгүй. Эхний өдөр. Тэгээд би хүүхдийн театрын гадаа хэдэн цаг сонсно гэдэг. Би яаж бүрэн хэмжээний кино хийх юм тий. Яа тэгэхээр тэр яг зураг авдаг өдөр хүүхдийн жүжигчд манаас хүүхдийн төдийлэн сайн датаагүй өдөр. Яг тэгэл хийсэн байхгүй. Тэгээд уцаа скролцсон суудсан чинь ларва гэж Google-тэй гараад ирэхгүй. Нөгөөдхийг ингээ ажигласан чинь ямар ч гар хүл байхгүй хөт. Тэг. Нусаараа хамаг юм хийж байгаа байхгүй. Тэнгүүд ингээ зөрүүлээд бодсон чинь манай хүүхэлдээ чинь 4 хөлтэй 4 хөлний бүгдээр яг амтны тэр динамик хөдөлгөөнөөр ажиллана. Сүүлийн хөдөлгөөн, хөмсгөн дэш доош хөдөлгөөн, юм ярина, нүдэн дэш доош тий хөдөлж чинь гайхалтай уран бүтээлчтэй ажилласан байхгүй маань. Одоо Монголын гэж дэлхийд баг ярихаар хэмжээний хүүхэлдээ урлаач тийм Монголд байдаг шүү дээ. Үнэхээр бас даруухан одоо мастер тийм. Одоо
хаансалтай орчин өчигдөр бас төгөлдөр ах манаас сүүн зан батуулан дэшээ бас яваад өглөө тийм байна. Тийм гэдэг ч юм уу. Тэгээд ер нь бол дандаа супер юм урлаачдын ажилласан хүүхэлдэйн дээр ажиллаж би юунээсээ ингэ сэтгэлээр унаад байгаа юм бэ гэдэг. Одоо математик сэтлэх юм уу тэндээс яг сэтлээ авал тэгэл одоо сэтгэл зүгөө босгож ирж байгаа юм л да. Тэгээд би эргээд ингэх юм бол тэр зураг авалтанд рүүгээ орохгүй байж байгаа 80 дун сонирм бол биш үү. А хизээний хийжсэн юм шиг л ах зураг авалтанд хэлсэн. Тийм. Энэ маш гоё юм дээр байсан. Сүлдээ хайртай болт юм бэл. Хүүхэлдэйтэй. Миний түрүүний нөгөө бас асуудал энэ ахаад бүр лавлууд энэ ах. Одоо чинь дуу оролт жүжигчд дуу оруулсан байгаа тийм. Тэрэн дээр одоо нөгөө дүрийн нюансууд явж байгаа шүү дээ. Тэгээ жинхэнэ зурчил тэмцэл юу гэдэг дүрийн өсөлт яа гэдэг ингээд. Уран сайхны кино гэсэн тодорхойтой болохоор би бас энийг асууад байхгүй. Дуу оролтоос хадаж байгаа. Тийм. За. Дуу оруулалт хүүхэлдэйн яг зураг авалт. За яг энэ зүйл дээр бол би алдаа гэх юм хаашаа зүгээр. Ер нь бол туршлагатсан. Өөрөөр хэлбэл ер нь бол би дуу оруулалтаа яадаг гэсэн юм билээ. Эхлээд хийх хэрэгтэй байсан. Хүүхэлдэйчтэй гэж үгүй юм ба штэ. Бүгд дуугаа оруулчаад саундаа эхлээд босгочоод энд нь тийм дуур ингээд нэг тэгчж байгаа хийх хэрэгтэй байсан. Гэвч мондөг манай хүүхэлдэйн театрын жүжигчдийн ачаар тэд нар маань бол яг нэг өөрсдөө тайзан дээр өөрсдөө дуурайад тий хүүхэлдэйгээ тоглуулад явдаг тэр гоё үндсэн туршлага нэг кино аваа гараад ирж байгаа. Тэгэхээр шууд явсан юм уу? Үгүй юу дараа нь мэдээж дууссан. Гэхдээ тоглуулахдаа бол яг л зохиол дээр ритм аваа явчих гэсэн үг тийм байна. Юугаар л тэгэхээр маа хүүхэлдэйн театрын супер жүжигчид одоо манай Монгол хүүхэлдэйн хөдлөлтөд тэднээс өөр одоо мондоо хөдлөлтөд үүсэн байхгүй. Тэдний хөвчөр ингээ гараад ирсэн юм байна. Тэгэхээр чи яг одоо чинь яг рек явж байгаа тохиолдолд тэр доор нөгөө жүжигч маань яг ингээд өөрөө дүртээ ороод гоё дүрийнхээ нюансаар өсөлт нь яг темптэй явж байгаа болохоор тэр нь бичигдсэн давхар дараа дуу оруулахад бол яг гоё тоглолтоороо ингээ харьцаа 8-д бүр гэж яг зөвхөн тэгж би ойлгож байна. Чи яа зургийн авалтан дээр бол үндсэн өгүүлэмж маань бол байж гэн. Тэгээд дуу оруулалтын үед бол ингээд хэд дахин өсдөг шүү дээ. Яг тэр зарчмаараа гэх явсан л гэсэн үг тийм. Гайхалтай мундаг авьяаслын хүүхдүүд, залуучууд уран бүтээлчид маа кинонд бас дуу оруулсан. Тийм. Тэрээр ижлэлтэй олон хүн байна гэдэг шиг тийм. Саунд дууны стандарт дээр ямар стандарттай гарав? Тийм. Юу саундны студиудээс одоо зөндөл бас манай найзууд байгаа, найз нар байгаа, танилуд манай урд нь хамтарч ажиллаж байсан байгууллагууд байна. Тэгээд Канар Эйшиа студийг сонгож авсан. Яагаад тэгэхээр Канар Эйшиа Огтхон гэдэг өсөж том киноны 1-2 дугаар ангийнх нь юу саундыг ерөөсөө юу ч үгүй бүгдийг ингэж хийж тий хийгээд дуусчихсан. Одоо стэйд ирэн дээр Канар Эйшиа ч одоо даабыг бол сайн биг студиутэй. Тэгээд тийм студиуд байсан учраас манай Канар Эйшиагийн уран бүтээлчдийн ажил дээр сонгогдож ажилласан. Оноо ахта би яг бас маш их баярлалаа гэж хэлмээр аваа тий. Тэгээд ер нь бол одоо тэрэн дээр нэг дөрөв үлтэй амтай явж байгаа чулуун дээр нэг халт бүтэрхээс ахвал бүх саунд маш нарийн хичээсэн. Тэгээд хугацаа орсон гэх юм. Тэч сэтгэл төрсэн яг тэр дуу саунд бол бид өөрсдөө чадах хэмжээнд бол 5-1 форматаар хийсэн гэж үзэж байгаа тийм. Төгсөл угаасаа ойлгомжтой график оролцсон учраас тиймэр юм дээр төвсөнд харж байгаа. За пүди маань иймэрхүү. За пүдийг базаад ингээд харуул пүдийн хүүхдүүдэд яг юу өгөх вэ? Хүүхдүүдэд бол уучлаарай одоо хүмүүст те үзэгчдэд. Тийм. Уул нь бол манай кино насны минь англи нь бол 13 наснаас дээш гэж хийгдсэн байна. Яг хүүхдийн театрын шинэ өдөрлөг хамт олон болохоор зарим хүнд хатуу хэллэгтэй сцен юмнуудыг бас таны хасыг бас насны англи доошлуулъя. Бүх насны англи бүх насны үзэх боломжтой гэж тогтож байгаа шүү байна л да. Яг зүгээр энэ кино үзээд бидний үнцэн хаана эх орон хаана
Монгол нөгөө эргэл хайгуулж тэ юу бид нарт үнцэнтэй гэдгийг бас өнцгөөс бидний өнцгөөс бас үзэгчдийн сургууль асуултаа тэрүүгээ бас хариулах гэж оролцсон юм л. Бүтээлсэн доо тэгээд анхнаасаа нөгөө дахиад одоо бас зээ чин пабд кино хийгээвлээ гэдэг дээр жоохон томхон галацтай сэдв барьж авъя гэж бодсон тэр зүтгэл маань бас гарсаа л гэж ойлгож байна. Ер нь бол эх орны агуулга бол дотор нь явж байгаа гэж болох тийм үндэсний одоо эсвэл Монгол шүү дээ. Монгол тийм. Зөв. За мэдээж уран сайхны кино бол маш олон уран бүтээлчдийн нийлмэл бүтээл гэдэг тийм. Маш олон хүн энд гар бие сэтгэлээ шингээж оролцдог. Та Пүлэг киноныхоо хамт олонны тухай товчхон яриач. Тийм. Пүлэг кинон дээр Монголын номер 1 хүүхэлтэй урлагчд ажилласан. Тэгээд тэр дөрүүдийн характерыг ер нь тэр харагдц концепц бид нар яг иймэр явна гэж шийдэх гэж 2 сар маргалж байгаа шүү дээ зураач нар хүүхэлтэй урлагчд батлах гэж энэ дундаас одоо цайлан гарч ирж манай одоо киноны бүх характер бүх зүйлийг одоо үнэхээр одоо байж болох хамгийн төгс хэмжээнд гүйцэтгэсэн манай зураач Од гэдэг охин байна. Тэгээд манай тэр супер хүүхэлтэй урлагч Төвлөр ах маань байна. Ихтэй агч маань байна. Нэг амгалан ах маань тийм хүүхэлтэй урлагч тийм байна. Супер Монголын хүүхэлтэй театрын. За тэгээд дээрээс нь нэмээд манай киноны зургийг зургасан одоо Dream Entertainment цэгийн маа тийм энэ орны хамгийн тэнэг зөрөгтэй зурлагч гэж хэлсэн тийм юу бас нэг хэд хэдэн зурлагч нарт санал тавихад бол бүгдээ айхацсан байхгүй тийм дүрсэлж харж чадахгүй байна гэсэн байна. Цэгийн маань орж ирсэн гой залуучууд орж ирсэн. Тэгээд үнэхээр одоо манай зургийг бол өстой. Тэгэхээр гой авч одоо энэ ажлыг гүйцэтгэсэн байна. Тэгээд дээрээс нь нэг манай саунд дизайны хамт олон байна. Он найруулагчтай, он захиралтай Канар ээжээ студийн зөндөө олон уран бүтээлч. Одоо манай кино чинь эхлээд тест маягаар бүтэн дуу хийгдээд араас нь жүжигчдийн гайдалж орсон. Үхээс өөр аргагүйсэн. Тэгэхээр Канар ээжээ манай студийн мөнгөнд дуулах тэргүүтэй маш олон уран бүтээлч залуучууд тийм өнгөөд нэгээд залуучууд орж ирж ажилласан. Студигээр бахарч байгаа. Дээрээс нь манай киноны production design боёо тип киноны харагдах бүх зүйлийг супер хийсэн супер зураач нар болоход алтан шагаа маань гүйцэтгэх зураач авхаа маань одоо Монголын бүхэл одоо үнцэнтэй кинонд энэ хоёр зураач маань одоо сүүлийн ажиллаж байна доо. Тэгэхээр энэ залуучуудаараа бахарахгүй аргагүй тэгээд одоо орсон жүжигчд нэг баатрахаас ахуулаад манай гэр бүлийн хүн хүртэл кинонд оролцож дуу оруулсан. Тэгээд юуны кинонд ажилласан хүүхэлтэй жүжигчд тий одоо нэг раунд боксинг билетээ гараа өргөж хүн чаддгүй болцоо буулгаад ирэх тий их цөөхөн байна. Тэгэхэд нэг хүүхэлтэй 8-аас 12 кг эсхий мотор гэсэн хүүхэлтэй эмэгтэй жүжигчд маань 12 цагийн турш орж ажилласан. Ямархан төвчээр шаардсан ажил болсон гэдэг нь бол ойлгомжтой баг. За одоо энэ киноны зураг авч одоо 31% гэж үзэхэд үлдсэн пост продакшны ажил дээр одоо манай тансаг хоёр тий жил 8 сар сууж ийж тансагтай боллоо. Үнэхээр баярлалаа гэж хэлмээрээ. Тэгээд энэ бүх төслийг одоо санаачилж гаргаж ирсэн тухайн одоо хүүхэлдэйн театрын дарга Отгон шиг манай маркетинг албаны дарга Дөвжин Отгон баяр хоёр маань бол энэ киноны эцэг их хоёр маа. Өөр хүмүүс нэлээгүй бол одоо нэрлж амжаагүй болцол өчиг маа кинонд бол ажилласан бүх уран бүтээлч нар бол их оронч сэтгэлгээр энэ кинонд маань ажилласан. Дээр нэг боролдоо студ мэгмар ахтай бас баярлалаа. Бид нэг кино хөгжмийг хийж явахад манай Айстop хамтлагийн найзууд өнөрөөд би нөгөө пафтад come with me гэдэг иймэрхүү дуу юмэр байна.
сонсгосон чи сонсч ирсэн маа оргил хайстап яахлагч оргил маа хэлсэн байхгүй. Шнаад гэж боолтой цаг яах вэ шүү дээ. Тэгээд бид нэр ер нь нэг их зүйтэй юм байна. Тэгээд нэг мах нууцсан би боолтой нэг мах аюу сонсч ирсэн тэгжсэн байхгүй. Таны боолтой цагаас ч ингээд хөгжмийн авсан ба саналаа тавьсан шиг. Наанаас авч болох бүх зүйлийг хэрэгжижсэн байна. Гэх мэт ч одоо ингээд манай аялагч анхаа нэг жижиг балах чаа гэж ярьдаг шүү дээ. Бидээс хавaalаа. Энэ кинонд оролцсон бүх уран бүтээлчтэй би их орон сэтгэлгээтэй их орон бүтээлчтэй гэж зүгээр хов хүний хавьднес дүгнжлмээр байна. Тэгээд бүгд нь хийя гэж хэлсэн юм. Тэгээд миний зүгээс ч гэсэн давхар тэр киноны бүх уран бүтээлч тусгаалan баяр хүргье. Тэгээд хүмүүс үнэхээр сайхан бүтээл яа маш их цаг зав хөдөлмөр одоо уран бүтээл араас нэхээ шавхан эдэлжээ. За миний одоо тандаас тэр Dream Entertainment цэг байна, шагаан зураач байна. Таньдаг бас залуучуудаа, найзуудаа бүгдд нь баяр хүргье гэж хэлмээр байна. Хүүхэлдэйн театрын жүжигч танд олонд те. Бахархал шүү гэж хэлмээр байна. Уулын дээр холдох тусмаа мэдрэгддэг гэдэг балжны гаваа хэлсэн байдаг. Жигч тоон тухай. Тэр шиг яав цаг хугацаа ингээд явуулсан киноны үнсэн төлсөн нэмэгдэх билүү бас мэдрэгдэх болов. Тэгэхээр ер нь бол нөгөө киноны сайн муу тухайд ярихаас илүү төрөл нь өөрөө ховор болохоор манай одоо соёлын яам гэдэг юм уу салбартай холбогдох байгууллагууд кино наадам шүү гадны зах зээл рүү гарах зүйл дээр илүү сайн дэмжиж фокуслоод үүсгэж байсан. Хооны хавьднес хүсэж байгаа. Яг тэр одоо нэгдээ зөндөө хөдөлмөр аваад ийм зүйл хийцээр байхаа зармаар байна. Тийм тэгэхээр энийг одоо бас нэг аль хүртэл явах юм. Явуулахт нь бас нэг бичээс чинь хийж өгөөд мөнгө төгрөг гэхгүй шүү дээ тийм. Бүх юм онлайн байж чинь тийм. Тэгэхээр энэ бүх зүйл дээр бас дэмжиж идэх санаачлагтай байгаад үүсээ бас нэг тийм хөөний бяцхан хүсэлтэй байгаа. Тийм. Одоо бүгдөө сайхан сайгаал цахим ушаал гадагшаагаал сайхан уралдуулаад баймаар байна. Тийм. Энэс бас юм сайхан хийх хаа гэж хэлж байна. Тэрийн зүгээс чинь. Найруулагч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Товчхон мэргэжлийн багшийн талаар тавьж байгаа багшийн шав тийм ээ. За манай киноны за матгас заатан мөнх тэнгэрийн хүчиндор хачин хүмүүс алтан шуухад зөндөө олон юм зураач дархнаар ажиллаж одоо ерөнхийдөө бол матгас заахны гэдэг үзэхэд бол пүрс ухаан гэргийн бичсэн тэр одоо хичээн маань бичсэн дуртгал кинон нэр бол ерөөсөө матгас заахны ингээл үзэхэд оргоо харагддаг гэл хичээлдэгсэн гэдэг байхгүй тийм. Тэр бүх гол дүр хэсэглэлүүдийг хийсэн өөр хэлбэл одоо энэ баатрын хувцс тэгэл хоёр дуулаа зэвсэг хэрэглээ бүх зүйлийг бодтой биетэй болгож шинэ нэг юм орлогт хийж авчихсан. Тэгээд тийм хүн байдаг тийм. Мэргэжлийн зурагч байсан юм уу? Ерөнхийдөө яг зураач байсан уу? Ерөнхийдөө яг арсын гэхээ дархан зураач тэгээд дээрээс нь нөгөө Баргааны Балдан усар гэж уран дархан оны хамгийн сүүлийн гэр сургалтын шав. Монголчуудын боловсрол олж авдаг хамгийн сонгодог хэлбэр бол гэр сургалт гэж шүү дээ. Энэ юм бол тийм гартаа уртай юм гэдэг. Тэгээд тэндээс улбаалаад миний багнаас кино дүр тэгэл сайн том кинонуудын хатуураар дамжиж тий шилхий сөхөө ях намайг жоохон 6 настай 5 6 настай маар унал сургаж ийлаа тий. Хурдтай аваад тавьсан чи би яагаад яваа шүү. Анаас нэмж ташуур өгөлтэй. Оглоо чи юус аавах нэр өмнөж ирүүл юм шүү. Чүх юм хинти чи тавхал одоо. Ябанаас маань ер нь кинолууд өнгөрсөн манай аав сайхан дүүгээс найзууд үзээд байгаа. Сөхөйг ах бас ханаас одоо дүүдэр багтай. Тэгч юм. Тэрнээс улбаалаад ер нь би дотроо нэг зүйл шийдсэн байсан, хатуу шийдсэн байсан орлын юм болоо. Кино жүжигч юм болно гэж. Тэр үуч одоо Ванда Сталлонагаар одоо хөвчлөлцөн. Одоо хүүхднээс нэ мөн чанарын ойлгоогүй харагдсан айгуу гоё. Тэгж ойлгоо. Тэгээд соёлоор хийсэн жүжигчний аяг чалгалт өгөөд аавсаа нууцсан. Манай болохоор эхлэн модын дэд сургууль. Манай өвгийн шавнар байгуулсан юм сургууль. Чи гэнт одоо композитор
энэ санхүүгийн юм болно. Бас урлагаас яах гэдэг чинь тоглоомын маргааш конкурстэй гэж яг би гэрээсээ ороод барьцаанд дөмөрөх тусгаарлаад айл болцсон байсан найз руу цугтагчижсэн. Тэгээд бүх зүйл дуусна дараа хурж ирээд тэгээд суйс дүүж жүжигчний анги шалгалт өгж аваад баригдаад аавдаа нэг авахгүй болоо. Чи яах гэдэг юм бэ? Гэсэн чинь кино урлагийн дэд сургууль маа найз энд нээсэн байна гэж чидэнд найруулагч ангид ороо. Заавал өөрөө хүүхдээс мэддэг юм билээ. Чи хүсвэл өөрөө кинонд тоглоно. Кино хийдэг хүн бол одоо найруулагч үү юм аа. Тэгээд хэн мэдхийн их жаргал гэдэг. Сэтгэл зүрхэн өргөлж хамт явж байдаг багшийнхаа ангид орсон ба. Манай анги ч нөгөө дандаа мэрэгжлийн одоо гэж хэлж болох үс найруулагч нар Монголын эзэн телевизээс архивынх нар орж ирж байгаа. Тэднээс зөвхөн диплом хэрэгтэй. Тэгээд ингээд нөгөө телевизэд бэлтгэгдээд бүх хатуу хөтөөгүүдсэн одоо энэ талаас найруулагч ах. Алантай Баатар хас авуулал тий Батбуу ахмаа гэх одоо манай Тамир ах тий Мегмар гэх ерөөс дандаа гой найруулагч ах нарын туршлагатай бүр яг орж тэгээд багш анхны өдрийн хичээл нэг юм шүү дээ. Хэн ноёдоо гэснээр нохтоо гэж тэгээд эхэлж ирсэн. Тэгээд ямар сони аюу сони ертөнц рүү орчиж байгаа юм. Тэгээд бид нар бол одоо үг хэл нөгөө найруулагч ах нарын дундаа бид нар дандаа мэрэгжлийн үг хэлэхээр харилцаж хичээл явагдана. Энийг нөхөж гүйцэж явж чадаагүй зайлаарай гэж анх хичээл орж ирсэн. Тэгээд багш маань одоо тэр багшаа нэг дурсж юм сайхан бас нэвтрүүлгийг орж байгаа. Багш маань бол одоо 44 ах настай агуулсан. Хэн мэдхийн их жагаал гэдэг. Одоо хойноос Баатар найруулагчдын хоёр төгсөө КВС төгсөөд ирэхэд уцтаад хэлж ирсэн гэсэн. Монголын хоёр том педагог буюу сурганы хоёр хүн Монгол руу очлоо шүү. Эвтэйхэн тосоод аваад ханаа гэж хэлж ирсэн. Тэгээд одоо багштаа бас хэсэлж явдаг. Тэгээд найруулагч юм гэж бол өөрөө зөв ганцаардлын мэргэжил. Тэгээд өөртөө ярихаас илүү багштайгаа ярьдаг үед бол би гацсан тий. Нэг уянгаа аль ярьдаг юм шүү дээ. Яг та болдог зүйл тийм. Багштаа бас мөрөсөлж явдаг. Багшаараа бахархдаг тийм. Facebook-ийн профайл дандаа багш маань байж дээ. Хамт байдаг гэж ялгдаг. Амд би бас сайн мэдэхгүй л дээ. Тэгээд хараа ер нь ингээд сураг сонсож байхад ер нь тэр үнийг тэр бэлэг авьяастай байсан юм хэрдэг байхгүй. Тэгээд би бас танаас бронцолж асууя гэж бодод байгаа. Би ч гэсэн ер нь дараа ийм ахмад уран бүтээлч ч юм уу найруулагч нарын одоо бидний дунд байхгүй байгаа уран бүтээлчтэйгээ бас гэсэн нэг докюментари маягийн юм тийм гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэр талаараа бас сонирхоод байгаа юм. Одоо нэг амар нэг нүг ярьжсэн ярилцлагууд нарт би орж мэдэхгүй шүү дээ. Тэгээд орж байгаа ч гоо. Тэгээд яг зүгээр энэ урлагийн бас жаргал зовлонгийн ойлгодог бас яг энэ талаар яриулж чаддаг юм гоё нэвтрүүлэл бол үнэхээр бас хоёр дахь хатад хэлж байгаа юм бас гоё санагдаж байна. Тэгээд энийгээ дагаад хүмүүдээ зүгээр яг найруулагч өөрөө санхүү багш том зол ярихт хэлсэн гэсэн. Зүрхний зүлгөө шүмдээ над мэрэгчилж би амжаараа гэдтэй. Яалт зүйл бас би хаанаас нь явдаг юм байна. Уран бүтээлч хүний хамгийн гол зүйл бол бүтээл мөнх байдаг. Тэгээд эзэн нь бол одоо хэр бас байхгүй болсон байдаг. Би багшаа дуусгад бол Монголын телевиз киноны салбарын бүтэн 2-3 үеийг гаргаж ирсэн гэдэг. Шууд би бол хамгийн муу зэрэг гэдэг шүү дээ. Бид шиг л гэж өөрөө бодож яа. Мөнгө нөлөө бол маш томор үлдсэн гэж байна шиг тийм. Бүтэн үлдээгээд валю гэж ярьдаг шүү дээ. Мөнгөнд харагдсан бизнесээр бол мөнгөнд харагдахгүй өөрчлөө яг тэр бидэнд үлдээсэн. Яг тэр үнэт гэж юм чанар байна. Хаанаас нь ч мөнгөөр авсан их жаргал шийдэх байж байгаа. Багшаа хэрэг гаргаж явдаг юм. Нэг онцлогийн таад уртчих. Тэгээд ойлоо цааш явъя. Одоо чинь яг найруулагчийн хувьд ч юм уу та хэд сургаснаар ч юм уу нэг тийм харизм байгаа ш тэр үний онцлог. Зүгээр би олон багштай байж үзсэн биш үү? Гэхдээ тэр одоо юу гэдэг юм ба Монгол уран бүтээлчнэр бас шабилддаг шүү дээ. Миний багш бол ерөөсөө яг тэр оюутан багш хоёрын харилцаа яг тэр юм дээр 100% төгөлөр.
байсан. Тэгээд багшийн тэр нэг сэтгэлгээ болон биднэрт өгж байгаа тэр зүйлүүд ерөөсөө бохроо хутгаар зааж байгаа юм шиг гэж хичээл энэ шингэж үлддэг байсан хэмэд одоо юм аа яг миний хувьд надад тулдгүйсэн юм чинь тэгээд энэ ертөнцийг энэ гайхалтай ертөнцийг айгүй мөцөр нээж өгсөн. Тэгээд одоо би бусад зэрэгцүүлэх багш байхгүй болохоор сайн хэлж мэдэхгүй маань тэгээд нөгөө багшийн эрдэм шавьяас гэдэг чинь тэгээд хүслээ хахаас ахуулаад тэгээд үе үеэр энэ хүний үлдүүлсэн шавьнаар байна гэхээр одоо хүслээ ах тэргүүтээ тэр үе ахнараас ахуулаад тэгээд одоо хүртэл шавьнаар нь улбаан тасраа явж байгаа хэрэг тэр хүн хийсэн бүтээсэн зүйл бол өөрийнх нь уран бүтээлийн шавьнаар нь болоод гэж ойлгож байна. За таны анхны уран бүтээлүүд рүү оръё. Ажлын гараа ирэхэд миний үж байгаа та шүн дөндөө яриа гэж хэлжсэн тийм ээ. За ер нь бол миний мэрэгчлэн бол кино, театр, телевизэн явуулж. Тэгээд одоо 2000-ад оны яг тэр их үеийн телевизэн орлого бол стон супер хөгжиж ирсэн. Бүр таазандаа толно гэдэг шиг тийм. Тэгээд нөгөө 9 аяа одоо ингээл маш олон шоу төлөвлөгөө байдаг байсан. Тэгээд яг өрсөлдөөнтэй телевиз UBS 25 бол ерөөсөө үгүйчгүй тийм. Тэр дунд айгүй өрмөц нэг студ гарч ирсэн. Манай амгалан захиралтай Magic гэж студ. Magic. Тийм өдөр 25 дууссан хөтөлбөрөөс нөгөө авцсан. Тэгээд тэнд тусгай хөтөлбөртэй энэ телевизэн студ би орж ажиллах завшаа тохиолдож ирсэн. Яг зөв ир хүн амьдралдааны багтдаг гэдэг шиг би аюу усны мерспиг зон дотор явж байхдаа дорцсон бүгийн цогт гэж миний орох найруулагч захтаа анх таарад тэгээд тэр хүн одоо намайг орлын юм шууд чиглүүлээд өгсөн буюу өөрөө студ ажиллаж ирсэн студ наваа ажилдаа тэгээд тохиолж нь алдаа бол гэдэг нэвтрүүлэг гардаг байсан маа таад санах бол таад мэдхгүй. Нэрийг бол санаад юм чи. Одоо 7 хоног бол уран сайхны зохиомж үүдэг. Тэгээд уран сайхны зохиомж болгон дэр одоо эхний палан дээр энэ аяг энд байсан бол дараагийн палан дээр энэ аяг авчдаг ч юм уу тийм. Тэндээс нэг алдаагийн хүмүүс харамуудаа 10 сарын 7-оор уцаар хэлдэг тийм нэвтрүүлэг байсан. Тэгээд анх тэрийг хийж явахдаа ер нь энэ олон шоунуудын эсрэг ямар нэвтрүүлэг хийж болох юм бол да гэж бод. Нэг аимшиг нэвтрүүлэг хийгээд тэгээд цогтоох шүн дөндөө яриа гэдэг нэрийг хийчихгүй гэдэг нэрийг нөгөө тэгээд анхны дугаарыг хийгээд 24 дууссан гэхээс эфирээр цацтай. Бүгд ихсэн шиг басаах хүмүүс уцтай бүр амар юм болж байна. Тэгээд тэр үчиглэн хэвлээ үргэлжлэнгээс юм хамгийн их тэр 7 хоногт хүн үзсэн нэвтрүүлгүүд нэг юм гой мэдээ сурчлагын гардаг судалгаанууд гардаг. Тэрэн дээр л цагийн үр дүнүүдийг хит хит одоо давсан гэх тийм хүлээж аваа үздэг нэвтрүүлэг болсон. Тэгээд тэр нэвтрүүлгийг анх хийдэг байжгаад 2013 онд нэвтрүүлгээ юм кино болох хэрэгтэй байна. Аимшиг кино гэдэг төрөлчин өөрөө яг цэвэр найруулагч ажилладаг. Жишээлбэл зөвхөн энэ өрөөнд дотор бид тавлан суужгаад бүрийн хэмжээний аимшиг кино хийж болно. Тэгэхээр тэр талаас аюу их юм хэрэг дурлаад гэдэг юм өөрийгөө бас нэг гоё нийхэнсэн гэдэг үгнээс анх шүндэн яриа кино нэвтрүүлэг кино болгож хийжсэн. Тэгээд тэр кино маань цэвэр хөрөлтөөр бүтчихсэн. Оппозит хамтлаг маа гантлаа. Тэгээд баг Андрей Павлов маа Тимон Санжа гэх тохойхоо дүүс одоо дуулж хэлжсэн тийм. Залуучуудтай бид нэр ах トゥ сэрэг бүүнээр гаргал очиж ирээд. Тэр жилд нь академи аварч бид наадам Балжины амьд байсан. Амьд сэрүүн байсан. Тэгээд энэ нь бол манай урлагийн тавчууд нэлээ одоо тэр состав аяг Монголын тийм составта наадмаас анх шинэ давлага шилдэг найруулагч гэдэг. Шагналын авч ирсэн одоо манай зохиох маань тэр академи ерөнхийлөгч байлаа шүү дээ. Тэр хүмүүс нэрөө сайн танихгүй ч яг тэр наадам дээрээс танилцдаг. Анх тэгж нөгөө кино урлагт аяг гоё орох орохтой жинтэх орцсон. Бүр урамтай орцсон биш тийм ээ. Аюу баг зардлаар өснөө хэмжээнд хийсэн кино маань тухайн бас нэг шинэ стил жанр давлгаа гэдэг шагналаар орсон юм уу тийм орж. Ийм гоё түүхтэй хэлжсэн. Манай кино шинэ нэр. За тэгээд хоёрдугаарх нь бол яг
юу Акира Куросава шүтдэг юм одоо суралцдаг шүтгэж одоо тийм сурал оргоор хэлүүлдэг. Яг суралцдаг. Тэгээд Куросава кино фильмографийн хоёрдугаарт Most Beautiful гэж кино. Орчуулга нь хамгийн сайхан юм л дээ. Энэ нэрэн доор ямар яаж кино гэж болох вэ гэж бодоход 6 сар биш нэг боксер хичээлж эхэлжсэн ба. 6 сар бэлтгэлтэй яваа зохиолоо бичнэ. Тэгээ өөрөө битүү хаачна. Доноо ус найз бүхтэн зохиол бичдэг найз. Яс цоожин сон гэдэг өөрөөгөө л хардаг шүү дээ. Тэгээ зохиол биш дуусаад тэр киног 14 онд хийжсэн. Тэгээд нэг хайрын кино хийж үзсэн маань ер нь бол тийм надаас л жоохон хөөгнөөс маань жоохон хаос идэх жоохон хайрын кино гэж үзсэн. Үзсэн гинэ. Одоо залуучууд бас мэддэг хүмүүс нэг хайртай кино гоё хайртай тийм үү. Тэгээд 1-2 гэж явсан тийм. Тэгээд таны бүтээлүүд гаргаад бас дандаа ер нь залуучуудтай хамтарч ажилласан байдаг тийм. Одоо дөрүүд төр гарч байгаа юм уу. Ер нь агуулгынудаа хайр сэтгэл тийм. Хамгийн сайхан эсвэл хамгийн сайхан хоёр хүртэл байна тийм ээ. Тийм. Тэгээд таны сонсдог бас хөгжим ч юм уу сонирхолтой бас холбоотой байна. Тийм. Нэг дарклахгүй бүр хүндрэхгүй байгаа. Тэгсэн нэг Куросава бас байгаа тийм. Тэгэхээр ч одоо би ч айгүй олон юм нийлбэрх гэж боддог шүү дээ. Миний сонсдог хөгжим бол хамгийн жанк шүү дээ. Ер нь бол хамгийн хог хипхоп тийм хипхопын одоо хүмүүс л тэгж байдаг юм л надтай гоё байхгүй. Би хамгийн хаард хэцүү хатуугийн сонсон. Гэхдээ би норов банс сонсдог. Энэ хамгийн их таашаал авдаг таашаал юм. Би жанцсан норов сонсдог. Дээрээс нь савдаг киноны хөгжмүүдийг маш их сонсдог дуртай. Ийм хөгжмөнтэй хөгжмөлөг харин тэгж дээрээс нь би битэнд маш дуртай. Маа гантлаг хэлдэг байхгүй. Зөвхөн та мянганы наривчлалтаа сонсдог гэдэг. Хавлын бооч бид нар чинь хипхопоо хийгээл ингээл явна шүү дээ. Боож мэстүүдээр орон бичлэгнээр нь хамт байд. Наад чинь ингээл байж ингээл энэ дээр мараан болоод ингээл яа. Та бүр мянганы наривчлалтаа сонсдог гэдэг ч юм уу яг. Би асуусан болохоор чи өөрийгөө хэрэгжлээ шүү дээ. Миний сонсдог хөгжмөнтэй холбоотой юм. Ер нь бол манай үеийнхэн бол бид нэрийг яаж яхад бол хипхоп хөгжим бол хипхоп урсгал MTV-гээр дамжаад яг Монгол төрж байгаа. Тэнд яг өөрөө дуртай сонсдог юм. Олж тэрийг дамжуулж өөрийгөө олж авсан гэх үү. Тэгээд хипхоп бол одоо ч гэсэн би сонсоод ингээд явдаг. Ер нь бол би өөр төрлийн дуунууд сонсч багч чаддгүй шүү дээ. Ер нь бол мянга хүмүүс гоё гэдэг байна. Тэр үзэл. Тэгээд 2010 онд би нэцтэй Жингүнтэйг нийлээд Mongolia's Best Dance Crew гэж нэвтрүүлгийг үндэсний лист хагас жилийн хугацаатай байсан. Тэндээс Монголын бүжигчид өөрсдөө нэг дуучдын ард би орё гэж гуйж ордог байсан бол Монголын орчин үеийн бүжгийн авралын хүүхдүүд хөлс авч флаш моб хийдэг болсон. Тэгээд баг аян болгоно хамтлаг нэгдэж тийм 90-ад оны рэп давлгаа чинь 12 онд дараа гэж дахиж орж ирж цогсон. Тэгээд тэндээс ахуулаад миний байх ёстой газар миний хийх ёстой гэдэг миний бүх зүйл бол залуучууд хүүхдүүд авчлаа юм хийх ёстой гэдэг дээр ер нь бол хатуу байсан. Санах одоо үзэл бодол тогтсон гэх юм уу. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө залуучуудын кино их залуучуудаа хамтарч ажиллах, жаргаж ажиллах дуртай юм. Одоо ингээл нэрвтэй л одоо тэнцэж Монголыг найруулагч нь дур тоглох гэсэн. Найзалж нөхөрлөж тэдний юм дотроос нь гаргаж бид хоёрын одоо хоорондын ярьж байгаа яриа кино зохиолыг буулгах одоогийн залуучуудын хоорондын харилцаа диалог текст шал өөр. Тэгээд зарим кино манаас залуучууд аюу таалагдаад зөвхөн гэдэг юм. Тэр би өөрөө донд байдаг тий хав бүтэн төрөд явдаг гэдэгт бас их холбоотой бол гэж боддог. Тэгээд ер нь бол яг мэдээж цаг хугацааны ихээр түүхэн тий одоо жинтэй бүтээлүүдэд ажиллах нь тодорхой. Гэхдээ ер нь бол Монголын залуучууд гоё явахаар баярлдаг. Гондоо явыг хараад бас эмзэглэдэг юм л хөлтэй. Хайр хүрдэг гэх юм аа за. Жүжигчний хувьд та хамтарч ажиллахыг боддог ч юм уу? Одоо ярилдаг жүжигч мэн. Тийм бүгдэнтэй л хамтрахыг хүсдэг шүү дээ. Бүх Монголын жүжигчдэр хааж болгохгүй. Монголд чадвартай тэр үгүй
гоё гэдэг чинь тэгээд юу бол болж өгөх юм бол яг тэр миний одоо маргааш барьж авлаа гэсэн сэдв дээр маань хин таарч тэр болгонтой л хамтарч ажиллахыг хүсдэг. Бас нэг найруулагчийн барилгах юм одоо жижиг найруулагчийн барилгал маш их таалагддаг. Яагаад тэгэхээр амьдрал донд явжсэн энгийн улсуудыг кинонд авчирч тоглуулаад тэр хүмүүст хүрсэн бас гоё арга барил шүү. Яагаад тэгэхээр тэр төмөг улсууд чинь бүх өчнөө бол аавын хөөж явахтай bijдэг. Энэ киноны проб дэглэм 1200 тэрчдэг. Тэр Улаанбаатарч болоод дүүрээд бодлыг ихэд үрээд хамгийн сүүлчид би хамгийн сайхан проб явуулахад 700 залгуулдаг. Явж машин явдгүй өдөр харагддаг. Тэр тоо яг хоос байдаг байхгүй. Шүтний шиг суулгахаас гэж хичээдэг. Гэхдээ яг зөв хатаа ажилласан альч тэлж бас сэтгэл хангалуун баярлаа гэдэг ингээд гэдгийг бодох юм бол бас яг одоо бас сэтгэл дүүрэн байт юм уу? Хийсэн юмнаас өвчдгүү гэх юм уу? Тэгээд амбарсан байх шиг гоё. Цаг хугацааны үргэлжлэлт ингээд үлдсэн гоё одоо комментууд гоё сэтгэл үлдээж чадчихна гэдэг л яг тэгээд чадсан ч юм уу бүх юм дээр үзэгчд хэлэхэд энэ бол яг өөртөө тэгэхээр яг гоё мэрэгжлийн ханддаг юм байна л да. Яг тэгж пробо яг тэгж ачаал бүгд өгж авна гэж. Манай чинь зарим нэрээс пробны хаавдаг шүү дээ. Ерөнхий мэдтгүүдээ ингэж хүрээндээ хэлчихэж байгаа. Тэгэхээр чинь 1200-аас 700 хүнээс хүмүүс суулж авч ирэх юм бол сайн санагдчих. Яг нөхөл бусдаа пробо заавал тийм заавалч заа. Миний ихний кинон дээр пробон дээр 42 хүн ирчихсэн. Тэгээд тэрнээс хойш аюу хон ялангуяа залуучууд чинь өөрсдөө санах бодсондоо бас яадаг. Тэгээд тэндээс нөхөрлөл үүсдэг дараа юмнууд дээр байж байдаг. Зүгээр кино проб зарлахгүй юу, зарлах үе энэ бол тухайн кино хийж байгаа уран бүтээлчдийн тухай өгөгдсөн нөхцөлд тоглож ажиллаж маркетинг юм сайн. Тийм. Тэгэхээр тухайн өгөгдсөн нөхцөл гэж нэг ахтараа хэлдэг тийм. Эцэг таны кинод одоо артистууд орсон байдаг тийм. Энэ талаас бас маркетинг явах уу? Маркетинг гэхээс илүү надад дотоод мэдрэмж зүйл аюул чангаад өгөхгүй. Жишээлбэл хамгийн сайхан 2 кино гэхэд Ванде гэдэг ямар гоё артист энэ бол яг орой дээр нь залуу энэ хүнтэй хамтарч ажиллах гэсэн эрмэлзэл мөрөөдлөөс болоод хэлж байгаа шүү дээ. Ерөөс одоо энийг тоглуулаад тэдэнд дөрөв болно гэж би бол одоо тооцоол гаргадаг ч юм биш шүү дээ. Зөвхөн энэ залуу гар би энэ дүрийнхээ тэр өөрөө дотроо бодож байгаа зүйлийг энэ залуугаар дамжуулаад хэлүүлвэл ямар олон залуус хүрэх бол гэдгээс ахуулаад яаж явж эхэлж тэр нь вандыг тоглуулгуудаа тийм позитив ганцхан тоглуулгуудаа тэдэнд өргөх болно гэж тэгж би тооцоол хийж хаддаг гэсэн. Яг тэр нөө кинон жижигчин хүмүүс одоо жишээлбэл саяхан би Улаанбаатарт миний аавд гэдэг кино үзчихлээ. Тэр үе ямар ханган кино, тэр үе залуусын хувцас, тэр жолооч хүн гэхэлтэй жангаатай гэртээ сууж идэг. Тэр албаар жижиг найруулагч тэр чинь соёлыг хүмүүст харуулах гэж гайхуулах гэж хийсэн зүйл аахгүй. Тэр кинон дээр нөгөө цааны цэгнэтгөө ингээд гарч байгаа тэр супер жүжигчдийг ерөөсөн 2 сценд л оруулсан баг. Тэгээд өөрийнхөө үндсэн хэлсэн санаа 2 сценд нөгөө зураг өөр киноны зураг авалттай явж байгаа мөрөө дууссан хаана орж авчирч тэр хүнээр үндсэн киноны санаа 2ын сценээр хэлүүлж байгаа байхгүй. Энэ юу яг кино найруулагч нь хийдэг ажил энэ болох юм шиг ойлгодог. Тэрнээс одоо оддын коллекшн хийж болно л доо. Яг зүгээр энэ бол зах зээлтэй холбоотой байвал энийг буруутгахгүй. Одоо жишээлбэл одоо орлуулалтын салбарын асуудал болоод чинь кино хэн догсон гэж яриа хэлдэг шүү дээ. Хэн догсон хэнийг мэдсэн гэж хэлдэг. Тэгэхээр жүжигчдийн кастинг нэрийг одоо зах зээлтэй болдуулаад тэгээ сонгол бас өөр сонголт байхгүй. Зам байхгүй. Тэгэхээр устдахаа л аалсан. Тэгээ саний таны яриан дээр бас ихэд яг мэрэгжлийн найруулагч нарын бүтээлд бол нэг сул кадр, сул текст те сул тийм сцен байдгүй шүү
гэдэг тас давхарсаа хэлчихлээ шүү дээ тийм ээ. Тэр богино хугацаанд ерөөсөө тэр санаа тэр юунуудаа буулгаж байгаа гэдэг чинь бас их ингээд шүүгээд шахаад сайхан боловсруулаад. Энэ нэг юм зовлонтой байгаад байна. Кино найруулагчингууд би хэрвээ яг энэ замаар яваагүй мөртлөө мөнгөтэй хүн байж болно. Би өөрийнхөө тухай сайхан кино хийж болно. Тэгэнгүүт тэр хүн мэрэгжлийн биш мөртлөө сайн зураг авдаг зураглаач. Аваад сайн хэмжүүлэг хийдэг хүнийг аваад сайн уран бүтээлчдээр өөрийгөө хөрвүүлж ажиллуулсан ч гэсэн яг кино найруулагчид тэр хүний амьсмс тэр хүний дотоод мэдрэмж шилтэн тэр бүх зүйл гардаггүй. Гардаггүй. Энэ бол одоо манай Бата Бэрэ хоёр кино хийлэхэд энэ хоёр тэр киноноос үнэрч явах хэрэгтэй. Өөрсдөө нэг ч кино за ингээд кадр нь дүр нь харагдахгүй гэдэг чинь тэр киноноос тэр хүний диалог тэр харилцаа тэр одоо өөрт тохиолж байгаа сар бэрхшээлээ өдөөс хэрхэн тэмцэж юм яаж ингэж энэ бүх юм чинь бид найруулагчийн үнэрчийг үнэртэж байх хэрэгтэй гэж зүгээр стож авах дээр юм гэдэг байж жижиг кино болдог байх гэж ойлгодог. Киног хэлэгдсэн нэг хүний нэг нь болдог. Кино найруулагч бол яг мэрэгжлийн урлаг тэгэл мэрэгжлийн одоо мэрэгжлийн байхыг шаарддаг. Ийм мэрэгчлэл болгодог юм л та. Гэтэ супер одоо манай жигжид дуад нарч бол зураглаач юм шүү дээ болж юм уу. Тэгэхээр тэр хүмүүсээ өөгдөл гэж зүйл байна. Тэ. Ер нь мэдж яах, ойлгож яах хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ кино найруулагч биш гэд хэнийг ч бас хэлж бас юусэн болохгүй. Тэгэж хэлдэг. Талаан гэж нэг юм байгаад бас тэр зураач сүртэй хүмүүсийн тэр дүүжин дотор сэтгэж байгаа тэр сэтгэлгээрээс ингээд тархинд нь бүрээс суудсан байдаг шиг байна л та. Тэгээд зураглаач байсан хүмүүс чинь хаад ингээд тэгж тэнгүүд тэр дунд өгөлтэй үнэхээр найруулагч чинь тодорхой гараад ирчихсэн. Тэгж байна. Мондоо одоо манай шинэ би өнөө анзаарч хайр хоцсон юм гэдэг нөгөө Баатар гэдэг зураглаач залуу бол бас найруулга бол бас аюугаар хийчихсэн тийм. Ер нь бол тухайн хүний хавцыг бас хазаарч байгаа болов уу гэж бас ойлгож байна. Кино урлагийн хамгийн гол зүйл бол тухайн цаг үеийг аваад үлдчихдэг тийм. Нанд эрдэнэс кино тухайн залуусын өмсчихсэн хувцас явж байгаа тэр карос автобус тэгэл тэр залуучуудын үг хэллээ диалог тэр нийгмээ тэр чигээр нь аваад үлдчихдэг гэдгээрээ кино бол өөрөө аюу гоё урлаг. Дээрээс нь клип, реклам, нэвтрүүлэг гэдгээр цаг хугацааны турш алга болчихдог байхгүй. Кино өөрөө яадаг вэхээр 1945 он, 46 он гэл спискер нь хайх цогтойж идэрч гараад ирдэг байхгүй. Тэгээд яг тэр баг 70-80 жилийн өмнө байсан тэр хүмүүсийн халуун зүс бүлээн амьсгал яг тэр кино урлаг. Яг тэр кадр өчигдөр авсан юм шиг үлдсэн байдаг. Харьцаа нээж идэг тийм. Хамгийн гол харьцаа. Хамгийн гоё үнцэнтэй кино урлаг. 3 дахь кино урлаг хамгийн аюултай урлаг. Нэг бороо тийш чиглэл авал, нэг бороо тийш ингээд синхруулыг явуучих юм бол нийгмийг яаж ч эргүүлж болохоор хамгийн хүчтэй сурталчилгааны зэвсэг гэх юм. Яаж ч мундаг реклам хийгээд яаж ч мянга ойрлоод лайвдаар кино шиг хүний зүрхэнд хүрэх тийм зэвсэг одоо байхгүй. Ер нь кино бол маш нухацтай, бодолтой, болгоомжтой гэж хандах хэрэгтэй гэж зүгээр дотроо хөндлөж явдаг. Кино урлыг хөндлөх хэрэгтэй гэж бас боломж байна. За дэлхийн кино урлаг бол ойлгомжтой. Монголын яг өнөөгийн яг 2025 оны кино урлагийн хөгжил танд одоо хэр санагдчих. Би энэ асуултанд бол хариулж чадахгүй яа. Тэгэхээр би хариулдаг хүн биш. Дуулт өгдөг хүн бас биш. Тэгэж бас нөгөө кино урлаг гэдгээр хэдүүн ярих одоо юу гэмдээ зүгээр ер нь бол доо мэдээж хөгжиж байгаа Монголын кино урлаг мадтгаа гэж дотроо бодож байгаа. Яг нөгөө дотроосоо бас нэг ганц нэг юм хилчмээр санагддаг шүү дээ. Одоо түрүүний яриад хоёулагийн яриад гоё мөн чанарын юмнуудыг гээгдүүлээд байгаа, алаад байгаа, тийм хөлтүүлээд байгаа.
яг энэ мэрэгжлийн байж чадахгүй байгаа нэг юм байж миний харж байгаа. Энэ үзэл бодол гэж нэг зүйл байна да. Сошиал нийгэмгүүд хар бараан зүйлс хэвээр бол одоо юу гэдэг энэ бүх зүйлс ер нь ямар хөө төвшөнд байгаа вэ гэдгийг хүн болсол мэдчихэж байгаа. Тэгээд яагаад ийм болцсон юм бэ монголчууд? Бүх зүйл сайхан биш байгаа шүү дээ. Гэдгийг би дүгнэхдээ Монголын төр кино урлыг хайснаас болсон гэж. Бүх хүмүүжил, бүх нийгмийн сэтгэл зүй хэн дагуулж явдаг гэсэн хэрэг Монголын кино урлыг дагуулж явдаг гэсэн. Тэндээс зүүр үгүүд гардаг байсан. Тэндээс хайр дурлалын нандин харилцаанууд гардаг байсан. Тэндээс бүх зүйл гардаг байсан. Бүх зүйл тийм ерөөсөн бүх зүйлийн их ондарганд кино урлаг байсан. Тэгээд кино урлаг төрд хаягдсан. Төр тэрэн дээр фокуслоход болсон. Тэгээд тэндээс эхлээд энэ нийгмийн одоо янз бүрийн замбрааг үүтэл залбин шил энэ бүх зүйлүүд бол явагдаж ирсэн гэж би зүгээр буцаа хардлаа. Би ч санал хэлж тийм. Ерөнхийдөө зүгээр гомдэлч хүний хувьд манай Монголын өнөөгийн нийгэм нийтээр төлөвшөх хэрэгтэй. Миний аюу гой дотроо хөндлөж харилж явдаг хүмүүс ил уншаал тэг лайв хийсэн зогсгүйгээр ажилласан би яаж энэ нэр өнцгөл төрдөг байхгүй. Яа биднээс нас бий төрөхгүй байгаа юм бэ? Тэг яа биднээс том болохгүй байгаа юм бэ? Тэг яа бид нар төлөвшөж Монгол хүн гэдэг гоё нэрийг авч явж чадахгүй байгаа юм бэ? Монголыг муухагаар харагдуулж байгаа Монголын нэр ярьсан хүн болгонд би Монголын дайсан гэж үздэг. Тэг одоо Монгол гэдэг юм. Яг монголчууд ямар улсуудын гэдэг мөн чанарын ойлгоогүй жиж тэр гэхдээ би албаар гадны зэрэг юм явдаг хаа ойлгодог. Тийм яг бас гайхаж ирдэг тийм ойлгодог хүн ч хардах хэрэгтэй гэдэг чинь. Тэгэхээр энэ Монголыг муу айлж байгаа зүйл би маш дуртай. Ерөнхийдөө би үндэсний үзэлтэй хүн бусад уран бүтээлчдээ багахан ч бол үндэсний үзэлтэй байгаасаа гэж хүсдэг. Тийм. Тэгээд бүх зүйл хандахтаа оригинал идеягаар хандах ёстой гэсэн зүгээр доторх миний зарчим байдаг. Өөрөөр хэлбэл кино найруулагч юм бол өөртөө консерватив, өөрөөсөө бусдад либерал хандах ёстой гэж ойлгодог. Шгүй. Надтай яг ингэж гоё ярьжсэн хүн та найруулагч юм таарсан. Баярлалаа. Би бас тэгж бодод өгдөө. Монголын уран бүтээлч төрсөн Монголын зохиолч найруулагч нар бол үнэхээр үндэснээ амбицтай байх хэрэгтэй байхгүй. Бид нэр өөр хөгжил дэвшилтээс бол хамаагүй тийм сайхан задгаа ингээд глобал сэтгэж болно. Гэхдээ бид яг ямар байдалтай байгаа вэ? Бүгд сайхан биш байгаа учраас яг ийм жоохон цаг үеийн рисктэй үедэр яг энэ уран бүтээлч хүмүүс, найруулагч хүмүүс, уран бүтээлч хүмүүс яг тэр үндэсний амбиц байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бид нар гадагшаа гараад тэгэхээр зүгээр л нэг жижигхэн орны найруулагч тийм нэг Аз тийм хэлж биш тийм юм бол нэг тийм болохоор бид нар өөртөө амбицтай байж тэр амбицаа уран бүтээлтэй шингээж иж нийгэмд нөлөөлж чадах юм болов гэж бодоод байгаа. Том түүхтэй жижиг орны зовлон. Маш том түүхтэй бидний түүх аимшигтай. Үнэхээр шүү. Тэгээд яг нь бид нар оригинал одоо тэр их ундрах санаагаар уран бүтээлтэй хандах хэн зүүн байна гэдэг ойлголтыг яг их яриад юм хэрэг. За чи Sony Label-ийн эзэн байлаа гэж бодъё. Танай лейблд Eminem нэг тооч байлаа гэж бодъё. Би Eminem-ийн аян дээр би зүгээр нэг тэг ирж одоо нэг Монгол нөхөр Eminem-ийн аян дээр яг тэр idol flow тэр одоо чинь бүх одоо юм дээр Монгол үг заа дуулчаад чам дээр хурж ирээд би нэг гадаадын Монголоос их гайхамшигтай бүтээлээ таандуу сонсдог гэж одоо чинь зоггүй зүйл шүү дээ. Тэгэхээр ойлгохоор бас нэг комментгүй тийм үстэй бас яг зүгээр хоосгол хамгийн сайн ажиллаад хүмүүс асуултын байдаг. Тэгээд энэ чинь бас нэг жоон экранизац гэж байна. Тийм. Шок бэлтгэл. Одоо эрхийн аваад тэр кино Монгол гэдэг. Тэр чинь бас тусдаа нэг салбар болоо авчиж экранизац гэж сэтгэлчлэн бүтээлтэй.
бас тэр чинь бас нэг энэ дотор ялгаа заагууд дээр аяга болгоомжтой хандах юм шиг зүгээр санагддаг. Би зэрнээс одоо юм кино урлахт байгаа бүтээлчтэй олгоо хийлээ, яалаа хийлээ гэж хэлж байгаа биш шүү. Энэ бүгд яг л чаддаг юмрээ явж байгаа нэг тийш явж байгаа нэг зүйл гэж хардаг. Гэхдээ нэг зүйлийг зүгээр би чухалчлаа бодож явдаг зүйлээ найруулагчтай яриад нэвтрүүлэхт орсных бодож явдаг зүйлээ хэлэхэд бидэнд ганцхан дутагдж байгаа зүйл нэгтгэх байдал. Монголын салбараа өөрөө. Бид нэр 5 жилийн дараа тэнд очих хэрэгтэй вижнээ гаргах хэрэгтэй. Бид гэж ойлгоо. 5 жилийн дараа одоо хамгийн мундаг яг тэр чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хөгжүүлэх, гадаадас сургалтанд явуулах, Холливуудын ч юм уу одоо юуны ядгалаа тэр стандарт кино гэдэг олон улсад очиж ажиллах жилдээ мэргэжилсэн гэж ийм зүйл дээр анхаардаг биений дэмждэг тийм. Бол бүх хүмүүсттэй хийсэн кино болгоны лайк дараа ширлэг алхаар одоо би ч ямар одоо олонний танил юм шүү дээ. Зүгээр өөрийнхөө хувийн үднэс үзэл бодлоо хэлэхэд ингээд явах хичээдэг тийм. Тэр нэг зүгт хараад нэг тийш ингээд явж чадсан тохиолдолд. Тэгэхээр энэ механизм хийхдэггүй байл та. Тийм ээ. Тийм. Механизм орчин байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар ч хоолоо олцдог гэж явж байгаа хүмүүс ч тийм. Амьдэрч яваа бас. Ахуйгаа бодох уу, бишийг алдах уу гэдэг чинь манай асуулт байна. Тэгэхээр хинтэн ч бороо хүмүүс харах байхгүй. Гэхдээ ер нь ихтэй нэгдсэн нэг юм зохион байгуулалтанд орох. Тоо стас аюул чухал юм байна. Тэгжиж гадагшаа нэр бас зүгээр болов нэг тийм бодолтой юм уу. Найруулагч хүнд ер нь насны одоо тэдэн наснаас ч юм уу тэгээд сайжрын ч юм уу эсвэл амьдралын туршлага ч юм уу хүмүүс нэг янз бүрээр яриад байгаа шүү дээ. Ер нь амьдрал үзэж олон юм үзэж харж иж бас гайваа найруулагч болно дооч гэх юм зарим нь маш сайн үзэх хэрэгтэй судлах хэрэгтэй гэл бүх ийм нийлэмжүүдийнхаа яриад л байлээ. Таны хувьд мэдгүй дээр зүгээр хувийн өгөгдөлтөй холбоотой асуудал баг. Гэхдээ зүгээр ингээд олон юм дээрээс харж байгаа. Авиас бол үлддэг. 20 наснда, 30 наснда, залуу насны ихч хүчээр тэг тухайн үед трендлэг байж чадаж мундаг юм хийсэн. Одоо бүтээлчнэр бай. Тэгэнгүүтээ 45-аас дээш ч юм уу шопорг юм гарах болчихсон. Үнэхээр мундаг одоо супер авиастай асгаж тутгсан тэр авиастай уусаа нас явах тусам л одоо чангаан блокбастерууд одоо хийж энэ нар гарсан. Тэр дал гарсан өгчүүл одоо Холливуд хийж шít. Тэр дандаа зам нээж, дандаа шинэ хийж чадчих тий. Супер байгаа. Тэгэхээр энэ аюу харьцангуй ойлголт гэж би зүгээр ойлгодог. Янз бүр л байх. Тэгээ би одоо одоо категорт явж байгаа ч өөрөө бас дүгнж мөнгөх бас нэг тийм дуртай биш. Ер нь бол хүн гэд нэг юм бодгол бол тавилан гэж зайгцсан байдаг. Аль хүртэл чи ингээд яваа. Нэг хүн мэддэг ч юм. Нэг хүн гараараа барьж тэмдэрх зохицол байхгүй юм тийм боломжгүй юм байлээ. Зүгээр өгөгдсөн нөхцөл дотороо яаж дэлгэж чадах вэ? Тэр үргэлж тэмцэх хэрэгтэй гэж би зүгээр ойлгодог. Боломжн дээр тийм тэгж ойлгодог. Тэхийн тулд зүгээр хайр гэж зүйлэл энэ ертөнцийг өнөө үед хүн төрөлхтнийг авчирсан гэж би ойлгодог. Хайр бол энэ ертөнцийн гагнаас. Хайр гэж зүйл байхгүйсэн хүн төрөлхтөд оршин тогтох боломж байхгүй. Би энийг хаалж чадаад идэг дуусна гэсэн. Гэж зүгээр бүдүүн таамаар хэлж байна. Ерөнхий ингээд ертөнцийн үзэл философик би ер нь ингээд ерөнхийд ойлгочихлаа. Өөрийнхөө танаа үзэгсэж гисэн нэрээс бас зүйлийг ойлгож байгаа гэж бодчих. Тэр хайр хүн санаа зовхтой ер нь ингээд бусдын төлөө байна гэдэг чинь бас нэг юм. Өөртөө аз жаргалтайгаар бусдын төлөө ингэж уран бүтээл хийж байгаа нь бол сайхан санагдчих юм л танад бол. Хүссэн ч хүсээгүй ч өгдөх хөл замаар явж байгаа. Тэрийг жоохон дэлгэрүүлвэл. Яг зүгээр элдвизм толгоогоо эзлүүлсэн хачин дагаж явсан үйл байна шүү дээ. Чин залуу насны зүйл хургуу өргөж үзэж байгаа байхгүй тий. Зарим нь долоож үзнэ, зарим нь тэрвэрж аваа. Энэ бүхний эцэст зүгээр л хүний одоо цаанаас өгдөл гэдэг юм да. Юу юм аа тэр өгдөхөө хийжсэн яг тэр зүйлийг үргэлжлүүлж дараагийн үедээ авчиж өгөх нь
дамжуулагч чип гэсэн явах нь миний үүрэг юм байна. Тэрнээс одоо юу гэм аа маань зураач ихч одоо маш татны ихч бидээ хөрвсөхийн байгаль гэдэг төрийн сонирхолт зураач бүрүүсэх Мадгаас захтан Жимс хаан гэдэг 2-5 киноны ерөнхий зураач тэр хүний охин зураач байгаль гэж бүрүүсхийн байгаль гэж ихч надад хэлж ирсэн. Бацаа би жаа нэг юм хэлье. Бидний яриа бол бас өөрчлөлт. За гэсэн. Зарыг гэж бодож зурсан зураг хизээч зарагдахгүй шүү гэж. Энэ кино тэдэн төгөр болно гэж хэлсэн кинонууд бол бүгд утаа болсон байна. Тэгэхээр яг зүгээр чи хэрэг ихэр хүний сонирхол татгаар тэнд халуун зүрхээ зориулаад кино хийсэн байгаа тийм үү бид юм ашиг орлого гэдэг нь тэр зүйл агаас чинь дагаад явнаа. Тэрэн дээр бити төвлөрөө хийж байгаа зүйл дээр төвлөрөө гэдэг зарчмыг яг дуртай. Ийм хэсэг нэг юм хэлээд хизээжүүлээд яриа өгөөд явцсан чинь нөгөөдхийн нөгөө танаа сэтгүүл чинь нэг сайт дээр тавьчих. Зин доор нь хүмүүс салгаж өгч илээ дээ томд. Энэ одоо мөнгө бодож кино ихгүй ямар худлаа банд юм ээ. Тэгчихсэн тэгээд бүгэн нэр нийтлэг болохоор тэгсэн ч юм уу тэгж хэлүүлжсэн тийм. Гэхдээ ер нь бол зүгээр киног халуун сэтгэл халуун зүрхээр хийдэг гэдэг юм бол ойлгодог. Хоёрдугаарт миний сонсдог бүтээлтэй холбоотой байж магадгүй зүгээр киноны дүрүүдийг гоё үнэн байлгахыг хичээдэг. Тийм үү? Дүрийг үзүүлэх гэж нэг өөр яг хэр болоод тавьчих сонголт гэж дүр одоо амьдрах гэх чааш зүгээр дүр үнээр наалтцтай байх. Ийм бүр яг эзнээ олсон байх шүү гэдэг. Ойлгохоор бүх зүйлийг үнэн байлгахыг хичээдэг юм надад гэж ажилладаг. Тэрийг одоо хамгийн нандин зүйлж үзчихсэн шүү дээ. Найрлагчийн хувьд бол сая залуучууд гээд ярьлаа. Тэгэхээр би бол ингэж хараад байна. Таны одоо өнгөрсөн цаг хугацаа тэгээд хийсэн бүтээлүүд маань байндаа туссан байна гэж хараад байгаа байхгүй. Зорилгодоо хүрсэн байна. Одоо чиний сайн дүгнэлтийг өгөөсөх хүмүүс ч байгаа. Гэхдээ киног маань үзэх дуртай залуучууд бол үнэхээр байдаг. Чатаар орж ирдэг. Тэгэл хаас шүн юм аяал сууж явахдаа Америкаас чатчихвэл таны киногоор хүмүүцсэн шүү. Баярлж чаддаг шүү гэж чат. Гол нь тэр надад бол гой саналыг хүнч гэсэн тийм. Залуучуудаа хайрлах хэрэгтэй. Монгол улс өөрсдөө гэр бүл болоход нь дэмжих тийм. Одоо юу гэдэг мэдгүй залуу үеийг хайрлж ижил Монгол улс үлдэнэ гэж би зүгээр ойлголтын тэгээд яг хүн болгол устдаг гэж боддог байх. Гэхдээ энийг уран бүтээлээрээ бас илэрхийлэхийг илүү хүсдэг, тэднийг бас ойлгохыг хүсдэг, сонсохыг хүсдэг гэх юм да тийм. Энэ дээр танаас нэг асууж хүн болгоно залуу байсан тийм. Тэгээд бид нар яахад хөгшөрхөөрөө бас залуу яад шууддаг болт юм болоо. Тэр бас одоо за яг энэ зүйлэр чи би 25 та дүү алдсан юм баггүй. Тийм тэгээд тэрнээс хойш аюу ухаас ууд юм байна. Аюу өөр зүйл юм болт юм байна. Тэгэл гоё сайхан явж байгаа залуучуудаа харахаар хоолой зэмлдэг шүү дээ. Гэхдээ хитүүлэггүй хэлхий шүү. Тийм бахархдаг тийм. Бахархдаг маш мундаг болсон байна. Монголын залуучууд маш мундаг болсон. Дутагдaltaй тал байгаа л баг. Тэрний буруу бид нэр залуучуудаас өөрсдөө харах хэрэгтэй баг гэж үздэг. Тэгээд энэ дээр би бас нэг ажигласан юм бол нэг үеийн ялгаа гэж угаасаа нэг байдаг юм байна гэж би бүр яг энэ альфа гэдэг Z үе гэдэг угаасаа л ойлгомжтой байт юм л шал өөр. Ингээд адилхан бид нар ч гэсэн залуу байсан ч гэсэн яг л ингээд үеийн ингээд зарцсан гэдэг бол одоо юу нөлөөлж яагаад юм гэдэг одоо сайн тайлбарлаж чадахгүй гэсэн юм бол улс орны тийм нийгмийн амьдралд бол маш нөлөөтэй зүйлээ. Энийг зүгээр тусгаж ойлгож явах хэрэгтэй гэдэг дээр хоёулаа санал нэгдэж байгаа юм тийм. Үе хоорондын зөрчил бол ялагчгүй байна байхгүй. Би бол тэгж ойлгохтой. Энэ бол хизээд байсаар л ирсэн. Болоод бидний үед гэл ингээл ярьдаг шүү дээ. Болохоор бидний үед хэлээ энэ хүүхэд байсан байсаарч байх болно. Хүний нэг юм гэж байж байгаа бол зүгээр залуучууд маань юу хүсэж байна вэ? Тэдний дотор юу байна вэ? Тийг би зүгээр хамгийн их ойлгохыг сонсохыг хүсдэг. Нэгдүгээрт хоёрдугаарт гэхэд үеийн ялгаа зүгээр л коронавирус харсан байна.
Нөгөө очсон локейшнаа ингээд тэмдэглээд бүртгүүлээд явдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр би бол надаас дээш үеийн номын төлөвлөлөө шууд дайраад ордог. Залуучууд яг гоё дараалал зогсож байгаа уншуулаад ордог. Нэг зүйл анзаараарай. Зам дээр хэн шахаж чинь тий? Хэн дүрэн зурчиж чинь. Ерөнхийдөө бууралтлахад байхгүй. Яа энэ шүү. Залуучууд бол яг явган хүмүүстэй замаа тавьж өгөөд ингээд хотыгоо соёлт тий тэдний амьдралыг харах үзэгдэнэ. Аюу хойшт юм уу тий. Хүмүүс ингээл зэт үеийн яа тэгээд өөртөө учир онцлогийг нь олж өөртөө харилцах хэрэгтэй би бол зүгээр ойлгодог тий. За ойлоо цаашаа за дөнгөж саяхан пүүдийг хөгжүүлгээд өгчлээ одоо хэсэг амарч байгаа байхаа. Одоо яг дараагийн ажил дараагийн төлөвлөгөө ямар ажил дээр төвлөрч байна. Тэгээд би одоо жоохон дэлгэрэнгүй яриад зүвдүү бүр нөгөө өмнө нь ингээд яг найруулагч биш хүмүүс яг мэргэжлийн онцлогийг мэддэг хүмүүстэй ингээд ярилцлаад нэр ангууд санаа зовмород нар асуулт асуудаг байхгүй. За зураг авалцсан үед тохиолдсон хөгжилтэй явдал гэж хэлсэн. Тэгээд би юу ярих юм бэ гэж бодсон. Тэгээд хүмүүст сонирхолтой байлээ. Тэгээд яг магадгүй тийм гэж байна. Тэгээд яг одоо сая пүүдөө хүлээлгэж өгч байсан юм болоод тийм одоо ч би алжаал бас бүр дараагүй явж байгаа. Дараагийн ажил маань бол эхэлсэн. Нэг олон ангид кино төсөл, нэг адал явдалт кино төсөл. Ер нь бол одоо миний хамгийн сонирхолтой зүйл бол тэр л дээ. За тэгээд одоо мөрөөдлийнхөө хоёр киног аюу олон жил бас надтай хамт явсан, цэжинд явсан тэр хоёроо ажил болох гээд. Тэгээд кино ч өөрөө бас аюу өнгөөр санхүүгээс 100 хараатай учраас тэр нь бол үнэн шүү дээ тий. Одоо хүмүүс заримдаа тэгээд уучлаар ярьчихсан гэсэн чинь яг авиас байхад баг ингээд сайн санаа авахд баг юу ахад хямдхан кино хийж боломж гэдэг яг боломж байгаа. Гэхдээ яг өнөөдөр тол асар их мөнгөний хараатал байгаа нь үнэн шүү дээ. Тий. Шалтан камераа өрөөд кино хийх байхгүй да. Тий. Тэгэхээр өөрөө мэргэжлийн байх хэрэгтэй, мэргэжлийн урлаг. Дээрээс нь цөөн составаар ажилласан ч гэсэн бас киног бол мөнгөөр бол нэг ч урах шаардлагагүй гэдэг нь бас кино бол өөрөө шаарддаг тийм. Тэгэхээр яг зүгээр кинонд хөрөнгө оруулж байгаа тэр сайхан сэтгэлтэй урлагт сэтгэл гаргаж байгаа тэр гоё халуун сэтгэлтэй одоо хүмүүсийг юм уу да зүрх сэтгэлийг алж болохгүй тэднэрээр тоглож болохгүй гэсэн бас зарчимтай явдаг. Сэтгэл ормыг оруулж болохгүй гэдэг. Тэгэхгүй бол тэднэргүйгээр бид нар ч юм бол хайч байна тийм үстэй тий. Тэгээд яг азар гэхүү юу гэдэг одоо хүртэл бол хийсэн бүх кино маань дэж байгаа амжилттай сайхан яваад үзэгчтэй үрдэг. Гоё юм аа. Та шатсан уу? Өмнөх кинонод чи шатсан кино байна. Чи үүдэж үзсэн үү? Үзсэн. Үзээгүй гэж ярьж болтгоо л. Ер нь бол миний бүх кино бүгд амжилттай байсан. Тэгээд яг зүгээр энэ бол гэхдээ мэдээж нөгөө түрүү хэлсэндээ ир зоригоор хийдэг гэдэг шиг гэхдээ тэнэг ир зоригоор мэдээж хийхгүй шүү дээ. Бүх юм тооцоо судалгаатай нэлээд болж тэр илүү чинь заа гэдэг гохтардаг болохоос биш. Сэтгэл өөрлөө одоо моч манаас нэгэл ах нар байдаг байлаа шүү. Байраа тавиад кино үздэг тий. Тэгээд кино гарангуутаа л амар их мөнгө олж юм шиг бид тэгдэг сэтгэлгээ ер нь одоо баг байхгүй хаа ер нь одоо мэргэжлийн продюсеруудын компаниуд гараад ирсэн. Тэгэхээр бас найдвартай юм дээр л орж явах гэсэн бас шатаад идэг кинонууд бол байхгүй. Сүүлд тэр кино театрын дагуулж яхад хэлж ирсэн. Кино бол одоо ингэж үздэг үе бол өнгөрсөн. Тасаа шмоч шиг яваад. Нэг бол үзэхгүй. За. Нэг бол бүх шууд юм. Шууд үзэн. Өнгөрсөн жил манай хамгийн сайн кино нээлтэн дээр. Нээлтийн 2 өдрийн зургийг 19 мянга гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр маркетинг бүх зүйлийг нэг айдан жин маань тааруулж зохицуулж байгаа бол гайгүй шүү дээ. Бас гэж ойлгодог. За ашиглаж таны одоо төлөвлөж байгаа бодож байгаа тэр шатаж явсан одоо бүтээлүүд тий бодохгүй сайхан үзэсгэлэн бүтээл болох хаа гэж бодлоо ядч чинь ажилд орсон байгаа хэлсэн байгаа гэдэг юм болж байна тийм. Тийм одоо яг зүгээр киногч одоо өнөөдөр бодвол маргааш шилждэг зүйл бол биш тийм.
энэ ядрахаар уран болно гэх чинь өөрөө зохиолоо нутдаг байхгүй. Энэ шиг бол мэрэгжлийн гойгоо кино зохиолчд те. Ямаг маш өөрөөр хардаг. Тэгээд кино гэдэг ийм зүйл байдаг гэдгийг ойлгодог тийм зохиолч нь би түрүүс хамтарч ажиллахаас бас бодож дотроо хүсэж явдаг. Жишээлбэл одоо юу юм аа хэрэгцээ би олон танил байлаа тий одоо нэг гараад хэн ч харсан намайг таньдаг за нэг юм хүн байлаа хэдэн дүүр босгоод би кино хийлээ тий тэр хүнд кино ийм зүйл байдаг гэдгийг ойлгох шаардлага байхгүй шүү дээ. Байхгүй сайн операторуудын хүчинд найдал нөгөө төрлийн зохиолын барьж байгаа зургийг аваад тэгээ мисасцын өөрөлт мөрөлт тэр киноч өөрөө маш их техник ажиллагаа шаарддаг шүү дээ. Энэ балааны араас энэ монтаж нэг цаг хугацааны монтаж, ерөнхий монтаж юу жүжигчтэй ажиллах хэд одоо ингээд анхаарлын чинь хаана дотор нэг гадаа тэр 3 дугаар юм байна уу тий одоо энэ континент юу юм ахуулт ер нь кино бүхэлдээ ямар жанрын төрөлх юм тий энэс ахуулаад маш их зүйлийг яг мэргэжлийн яг профессионал шаарддаг болов учраас энэ байлгаж тэгээд ерөнхийдөө бол зөвхөн миний зарчим бол хизээс солонгос кино дөөрөж хийж байгаа. Хизээс солонгос кино ч Америк кино дөөрөж жүжигчнээ хувцсалж тэд нар шиг хөдлөж байгаа. Миний цоргаан цусал Монгол хэл заавалж Чингисийн Баатар биш шүү дээ. Зүгээр тэр хүний өмссөн зүйлс нь яг тэр хувцсан хүртэл яг Монголтой сайж моочтой оригинал идеаар хатрах хүсдэг байхгүй. Яг нийгмийн яг ялгаан цаг үеийг харуулах гэж тийм аа. Кино өөрөө зүгээр кино урлагч ер нь хоёр юм л өгүүлдэг шин. Нэг нь байж болох зүйлийн тухай, түн байгаа зүйлийн тухай. Ажиглал сэдвтэй кино байлаа. Ер нь ингээд орчин үеийн сэдвтэй кино байлаа гэхэд энэ одоо өнийг үрсэн төвчээр шүү дээ. Бүрхэлж байна нэг мэтлээ. Одоо жишээ нь Пөдө 5 жил боллоо ч гэж юм. Цаг хугацаа бол яваад байгаа. Тийм. Годомжинд яг зүгээр би анзаардаг. Годомжинд өдөр таарсан хүмүүсийнхаа тухай орой хэцүүлж явахд надтай таарсан би одоо тийм асуудал таард юм уу? Үнцэн ярьдаг хүн аюу хавчиж. То тэр тэдэнд төгөрг болсон. Тэндээс тийм ашиг олсон. Тэр тэрнтэйгээ явуулсан юм. Ийм ярил. Тэ? Миний танд хоороо таарч байна. Хаа аюу гой төсөл дээр ажиллаж байгаа. Марс гаргийн дэлхийд ирэх хөвлбөр дээр ажиллаж байгаа. Одоо дунд хавцаа ажиллах газар байт юм биш үү? Норвегийн төсөл явуулсан. Ийм юм дээр ажиллаж байна. Мөрөөдөлтөө солиорч мундаг харах хэрэгтэй. Ямар гоё байдаг ч тийм. Oost. Зүргээл явцдаг. Тэр чинь үнцэн байхгүй юу тий. Энэ үлдэх мөр гэдэг чинь бол үнцэн. Үнэлээд авч байгаа одоо материалын зүйл бол одоо үнцэн биш ээ. Энэ бол зүгээр их хашаа тий. Тэгэхээр энэ үнцэн үлдэх мөрийн тухай ярьдаг. Тий. Одоо ийм юм орчуулах гэж яг энэ үгэн дээр гацаад ингэ явж байгаа гэдэг найзтайгаа таа. Ямар гоё гэж тий. Ах нартайгаа бас таарах ямар гоё гэж одоо чиглэл нь байх хэрэгтэй сэдв ярьж ийм асуудал таарах юм гоё. Тэр одоо юм тийм ба хүмүүсийн юм байсаа гэж бас хүсдэг. Үнцний тухай ойлголттой ялангуяа ярих өмнөх төрөний яашаад байсан төлөв одоо төлөв шигста гэдэг зүйл маань дахиад давхар ярьж байгаа. Тэгээд яг энэ эсрэг мэдээж доос уухгүй. Мэдээж гол зүйлийн тухай ингээл хийгээл явах болно. Хэрвээ хар юм байт юм бол заавал шууд өдөөс нь эсрэг зогсох ёстой мэрэгжил бол бидний мэрэгжил байхгүй. Энэ дээр боож өгч болохгүй, ятгах болохгүй, болонгортож бас болохгүй гэж зүгээр ойлгосон. Яа, болгохтмаар гол байна л та. Миний нөмөрсөн бахаа. За залуу найруулагч нарт одоо ингэ сурж байгаа найруулж болохс юм мөрөдөж байгаа юм хэлцдэг. Бас юм хэлж. Үгүй одоо тийм юм бас юм шиг. Зүгээр залуу найруулагч нар ч одоо баг надад зах гэдэг.
шүү дээ. Маш гоё шинжлэгдэж байгаа залуучуудыг үзэж харж байгаа, сэтгэж байгаа тэр зүйлүүд бол холоо яваад өгсөн. Тийм. Холоо яваад өгсөн. Тэгээд юу өөрөө хойноос нь хөгж байгаа. Тийм. Ихтэй зогсгүй ажим маш бурхан тасралтгүй яв. Тэгээд би өөрөө залуу найруулагч бас суралцж байгаа. Тэгэхээр одоо надад тагц байхгүй гэж тийм бодож байна. Таны зөв миний асуулт зөв бах гэж байна. Хоёулаа зөв шиг байна гэдэг шиг. За тэгээд миний урилгыг аваад хүлцэн ирсэн танд бас их баярлалаа. Тэгээд тэр таны дотор байгаа шатж байгаа тэр тархинд боловсруулагдж байгаа ирээдүйн гоё тэр санаанууд, идеянууд бүгд зохиололоод, бүгд уран бүтээл болоод, бүгд бас сайн кино болох болтугай гэж одоо ерөө тэгээд уран бүтээл бас өндөр амжилтыг хүсье. За хүлцэн ирсэнд баярлалаа. Наа нэвтрүүлэгтээ тийм урьж оролцуулсан. Тэгээд энэ гоё яранда орсон тав хүнээр баярлалаа. За баярлалаа. Ер нь миний цаг ингээд цаг хойно цаг маг одоо цаг маг болтын тэгээд энэ нь бол багтаад идэв. Яг хүнтэйгээ яриа суухаар аюу баг ингээд цаг хугацаа дараа өнгөрсөн дээр ялцч одоо бас нэг хэмжээндээ нэвтрүүлгээ барьж авахгүй болохгүй гэдэг. Тэгээд наривчтай арай өнөөдрийн дугаар кино урдуурыг Атмосферын бодлогын урд байрлах амар чвш бодлогын 3 дахь хоёр ноён каркаг бас та бүхэнд хүрч байна. Тэгээд энэ орчныг бүрдүүлсэн бидний дэмжиж ажилласан ноён каркагийн хамтлаганд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн ноён каркагийг сонгож үйлчлүүлээрэй.